Олонлог Игзээ сургуулийн 3-р ангид ирсэн байна. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулаад 3-р ангийн хүүхдүүдтэйгээ хамтдаа сар шинийн холбогдлолтой асуулт хариулт асуугаад бүгдээрээ за яг энэ цагаан сарын талаарх хэр олон мэдээлэлтэй вэ гэдгээ шалгаад дээрэс нь үзэгч хүүхдүүд та нартай ч гэсэн энэхүү мэдээллийг хуваалцахаар болсон байгаа юм. За одоо хүүхдүүдээс асуултаа асуугаад эхэлцгээе. Цагаан сарын уламжлалт наадга болох алга мэлхийг хэдэн шагаагаар өрдөг вэ? 108 Монголчууд эрт дээр үеэс шинийн нэгний өглөө алга мэлхийн өрг тоглоомоор наадан ирсэн уламжлалтай. Өрж буй шагааны тооноос хамаарад их өрг, бага өрг, дунд өрг, хангал өрг гэж нэрлэдэг ба 108 шагаагаар тоглодог. Шинийн нэгэнд уламжлалт 12 жилийн тоолол ёсоор жил нь орж буй хүн үгүй бол түүнтэй ивээлжилтэй хүнээс эхлэн нар зүв тойрон суусан дараалалаараа шоо хаяж тоглоно. Битүүний орой ямар бурхан ирнэ гэж тотхон дээрээ мөс тавьдаг вэ? Самбар. Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол лам хурах ёс юм. Битүүний орой айл өрхүүд үүдний тотхон дээрээ мөсөө будаа тавьдаг. Мөс нь лам бурхны хүлгийн ундаа будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идэ болдог гэж үздэг. Баруун тийш нэ. Зүү. Хойд. Урагшаа. Хамрал. Зүү. Малын махны толгойн хэсэг нь их болно. Маха энэ их талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж хажуул дулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөгтөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруунд талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганцхан их талыг нь мэдэх нь чухал юм. Дайлан. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцох юм. Хөөргөө хийж хадгалдаг уутыг мэдээж дайлан хэмээн нэрийддэг. Хөөрөг зөрүүлэн мэдлэхдээ хөөргөнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө ард алгандаа барьж бөөр-бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхиг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Хүндэтгэлийн идэний дээж. Мөнгө ингээд хувьд нь торго. Монголчууд эрт цагт цагаан сараар ах дүү хамаатан садандаа хувь өгдөг байсан. Хувь гэдэг нь хэн нэгэнд өгч буй хүндэтгэлийн идэний дээж хэсэг юм. Харин хожим энэ соёл 1960-аад оны үеэс ховсож бэлэг болон өөрчлөгдсөн ачээ. Шилб. Анаа. Барьж. Дээлний товчийг тогтоох когцоо бүхий хэсгийг шилб гэж нэрлэдэг. Энэ хэсгийг дээлэнд нийлүүлж оёхыг шилб хадах гэнэ. Мөн та нар дээлээ бүслэхдээ нар зүү орон бүслэх хэрэгтэй шүү хүүхдүүдээ. Жаргалаар дуусгах гэж. Жаргал зовлон жаргал. Жаргал зовлон жаргал. Жаргал зовлон. Жаргал зовлон жаргал гэдэг юм тийм.
Жаргал жаргал. Зовлон жаргал. Их идэ буюу цагаан сарын 5-гийн идээг засахдаа хавсаа боо буюу уул боовыг 3, 5, 7, 9 давхарладаг ёстой. Хүний айж амьдрал бол жаргал зовлон ээлжилж байдаг хорвоо. Жаргалаар эхэлж жаргалаар өндөрлөх амьдрал байгаасай хэмээн бэлэгдэн ийхүү сондгоо тоогоор засдаг юм байна. Хоорондоо гэр бүл болохоор сэтгэл нэгтэй болохоор байнга угаасаа уулздаг болохоор газар хаждаг. Хүүхдүүд та нар маань ажаад байсан чинь аав ээжтэй золгосонгүй. Ах бэргэн эгчтэй золгосонгүй. Авгаа нөхөр хоёр хоорондоо золгодоггүй. Ардын ёс байдгийг мэдэж авлаа хэмээх шүлгийг сонссон байх гэж бодож байна. Тэгвэл яагаад эхнэр нөхөр хоёр золгодоггүй учир нь бие сэтгэлэг учраас золгодоггүй байх нэ? Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрд ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан их Монгол улсыг байгуулад цагаан сарыг хаврын ихэнх сард мал төлөлж идээ цагаа өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг болгожээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан эдэний баяр хэмээн нэрлэж намрын уйлралд тэмдэглэж байсан гэдэг. 17 дугаар зуунд Монголд бурхны шашин сонгодог хэлбэрээ олж өндөр гэгээн Занбазар анх дугаар богдоор тодрох үеэр төрд ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байдаг төвхтэй. Хаврын ихэнх сарын шинийн 1-ээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн ирэхэд хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг өндөр гэгээн Занбазар тогтоож байсан утгатай. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэхэнж бий. Энэ баярын гол утга нь ах дүү төрөл саднаа мэдлцэх, тэднийг хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай юм. Мөн сар шинийн баярын өмнө битүүлдэг ёстой. Харин энэ өдөр хүүхдүүд та бүхэн дараах зүйлсийг анхаараарай. Битүүний өдөр айл хэсэх, нохой зодох, амандаа юм зажилж гадаа гарах, гэр орон харанхуй байх, хувцас хунраа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудах, өлөн зэлмүү хонох, гэр орондоо хил ам хэрүү шуугаан хийхийг цээрэлдэг байх нэ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээ энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн олцъя. Баяр таа.